38 сая төгрөгийн шагналын сантай демо тэмцээн эх нэгд өдөр эхлэхэд бэлэн болсон байна. За юу яцгаана залуусаа та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. MFT болон эцэг трейдер академи хамтарсан 7 сая төгрөгийн шагналын сантай демо тэмцээн дууссан байгаа. Аккаунтаа нэлээд өндөр өсгсөн 1-р байрыг эзэлсэн ялагчтайгаа одоо уулзаад сууж байна. За сайн байна уу? Сайн. За нэр хэм блэ? Лавга гэдэг. За хэр удаа арилж яаж? 20 оноос хойшоо drill аккаунтаар арилж явж байгаа. Гэр бүлтэй юу? Найз хүнд. $6,000-ыг $209,000 гэдэг бүр айгүй өндөр өсгсөн байна. За арга барил юу юм? Миний арга болохоор техник шинжилгээнд дээр нэмээд Biboma гэдэг техник байгаас. Энэ хоёрыг хослуулад өөрийнхөө арилжаанд ер нь нэлээд ихтэй болохоор тэгэл. BBMA гэдэг чинь нөгөө баахан индикатор ашигладаг. Тийм Bollinger Band мөн ингээд мөн биз дээ тийм. За. Тэгээд 14 хоногийн хугацаанд тэгэхээр бас үнэхээр сайн үр дүн үзүүлсэн байна. Өөртөө хэр ихтэй байсан бэ? Эхний 7 хоногт эхний 3-т орсон байгаа юм чичээд. Юу нь бол мэдсэн зарлсан тий. Тий, зарлцсан. Тэгээд ер нь гайгүй байгаа юм байна гэж бодсон. Өмнө демо дансан дээр юу хэр арилж ирсэн бэ? Бүү сурж байхдаа л арилж үзчихсэн. Ер нь хэр өсөж ирсэн? Тэр бол хотлал юм л. Ямар ч тийм нэг сэтгэл зүй юу байхгүй болохоор дураараа нүг сэл баяа дараад гарчихна. Яг гоё нэг анализа хийгээд яг эндээс ингэж орно ийм лоттой гэдэг юм байхгүй. Зүгээр $100,000 тас чинь хүссэн лотоор алдна уу хамаагүй болохоор тийм. Утгагүй болсон. Саяны тэмцээний үед тэгэхээр яг рил сэтгэл зүй гэдэг зүйл орж ирсэн үү? Тэгсэн шүү дээ. Шагналын сан 3 сая төгрөг гэдэг хэрэг чинь. 1-р байр тий. Тий. Яаж утсан яг рил юм шиг арилж байгаа. Яг л гяндар үзсэн үү тий. Арилжаа хийж байгаа залуучуудаа хэлэх зүйл байна уу? Ер нь суралцсан юм бэл. Тэгээд яг өөр тохирсон арга барилаа олтлоо суралцаалах юм бэл. Тэгээ ер нь бол аль болох рил дансаар үдсэн баг дансаар 0.1 лотоор ороод туршлагатай сайн болтлоо явах юм бэл. Одоо өөрөө full time trader үү эсвэл full time биш. Ажлын хажуугаар. Ажил хийж байгаагаар. Тийм миний ажиллахаар компьютераар сурдаг болохоор тэр давуу талтай байна. Ер нь бол одоо ингээд Forex-ийн арилжаа ер нь хийж эхлээд ямар зүйл мэдрэгдэж байна? Чадхаар байна уу, чадхааргүй байна уу? Ер нь яг чадна гэсэн итгэлтэй байх юм бол гайгүй юм билээ уулна. Тэгээ нэг ганц хоёр зарим нэг асуудлууд байгаад байгаа. Тэр эндээ зохицуулж чадах юм бол. За ямар асуудал вэ? Миний бодлохоор хитрхи нэг жижиг данстай. За дансаар ордог болохоор авж байгаа ашиг нь 2 хоног юм бэл. За одоо жижиг данс гэж нууцш бол хэд вэ? Хэдээр эхэлж байна? Одоо нэг 30-аас 100 хоног дахь данс. Тэр нь жоохон тэр нь л жоохон асуудалтай санагдав. Сая ер нь $6,000 дээр ер нь одоо ингээ арилж иж үзэхэд ер нь боломоор санагдаж байна уу? Тий, $6,000-тай бол яг өөрийнхөө хүснээр арилж юм бэл. Хүснээр арилжахаар тий. Өөрийнхөө оролтонд нэг итгэлтэй болохоор алтна гэж орохгүй шүү дээ энэ чинь. Тэгэл яг л харсан зүг рүү яг юмны харс хөдөлгөөний дагуу явж байгаа болохоор. Одоо өөр чи одоо ямарваа нэгэн community гэдэг зүйл байна уу? Байгаа юу тий. Анх надад нэг Forex зааж өгчсэн багш гэж байгаа. Тэгээд тэр багшаас цуг сурч ирсэн сурагч нарыг бас. Тэгээд залуучуудаа гэж хэлгээд энэ хүү одоо бичлэгэн дээр одоо ялагчийнхаа Instagram-ыг тавьж тэгээд бас хүсэх юм бол тий холбогдоод бас чөлөөтэй юм асуухд бол зүгээр өстэй тий. Зүгээр болно шүү дээ. За тэгээд ямар ч хэлсэн 1-р байранд илт давуу байдлаар орсонд. За дахиад нэг баяр хүргэчээ. За баярлалаа. За нууцш бол шагналынхаа мөнгөөр юу хөө. За би яг уул бодчихл ирсэн л дээ. Яг хуваагаал талын хэрэгцээндээ талын арилжаандаа л гэж байна. Өөртөө зориулаарай. Тэгээд мөн манахаас зохион байгуулагдах хойш ч гэсэн одоо үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоорой гэж хүсье. Тэгээд ямар ч хэлсэн урилгыг хүлээн авч өөрийгөө илэрхийлсэнд маш их баярлалаа. Ялагчийн маань нэр мөнгөн дүн орсон байх ёстой нэрээ нэг харуулчихв. Тэгэхгүй бол эн чинь хэцүү шүү дээ. Тэмцээний хардалт гэдэг зүйл айгүй их байдаг тий. Арилжаанд нь амжилт хүсье. Рил дансаач гэсэн одоо үнэхээр саяны тэмцээн шиг ингээ сайн өсгөөрэй гэж бол ерөөй. За залуусаа тэгээд өнөөдрийн манай демо тэмцээний маань ялагч бол үнэхээр сайхан залуу байна. Тэгээд дараагийн одоо тэмцээнүүдээрээ уулзцгаая залуусаа. За тэмцээн ингээд та бүхэн дууссан гэж бодож байна уу? Үгүй. 38 сая төгрөгийн шагналын сантай демо тэмцээн эх нэгд өдөр эхлэхэд бэлэн болсон байна.
Хүү тэмцээний маань хураамж $45 бөгөөд та 16 хүртэл $30 бүртгүүлэх боломжтой. Та яараарай залуусаа.